Сайн байцгаана үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Та бүхний сайхан амралт өдөр мэндийг хүргэе. Тэгээ бит хоёрыг хараад мэдээж Монгол хөдөлгөөнийг нэвтрүүлэх эхлэх гэж байгааг та бүхэн бас хараад ойлгож байгаа болоо гэж бодож байна. За тэгэхээр өчигдөр буюу Баасан гарагийн дугаарын маань оролцогчд бол даашгаахт хуваарлагдсан, суглагдсан оролцогчд байсан. Харин өнөөдөр ямар шүүгчийн маань оролцогчдыг танилцуулах өдөр вэ? Өнөөдөр болохоор Намжин шүүгчийн сонгож авсан, бүр суглаж авсан 3 оролцогч байгаа. Хишиг Жаргал, Мишель, тэгээд Эдмон Самтлаг байгаа. За тэгвэл хамгийн ихний оролцогчоо шууд та бүхэндээ бид хоёр толилуулъя гэж бодож байна. Эхний оролцогч маань бол Хишиг Жаргал байгаа. Тэгээд бас хэрхэн яаж бэлдсэн одоо бүх бичлэгийг одоо та бүхэн бас үзэх боломжтой. Тэгэхээр бичлэг рүү анхаарлаа хандуулцгаая. Looking back at the times, looking back at the times, looking back at the times. Би багшлаа игээ тусгай яваар хичээлж байгаа та. Looking back at. За яг гэнэ багшлаа. Looking back at the times. Намжингс мессеж чинь юу хараа. 3 дугаар шат нэг мэдхэд 3 дугаар шат эхэлсэн ингэ явж чинь. Тэгээд өмнөх шатууд дээр бол би айгу бэлтгэл маш муу сул байсан. Өөрийгөө угаасаа маш их шүүмжлэлтэй хандж байгаа. Энэ шатанд бол миний гол одоо шүүмжлэл авдаг байсан одоо юу зүйл нь миний дикц байсан. Тийм учраас энэ удаад яг онсон одоо багштайгаа хамтарч онсон багт хуваарлагдаж бас маш их сайхан сонголтыг азаттайгаар хийсэн гэж бодож байгаа. Энэ бол миний суулсан дуу бол Сэрчмагийн дуулдаг байсан цаг гэдэг дуу байгаа. Тэгээ энэ дууг бас дахин бүр англи хэлбэрээр оргил ахын аранжировкоор тэгээд бас мундаг авьяаслаг багштайгаа хамтарч энэ бүтээлийг бас дахин дууллаа. Тэгээд удахгүй тайсан дээрээс уулзъя гэж хэлээ та. Бидний одоо стил имиж өөрчлөх энэ 3 дугаар шатанда одоо бас давхар даалгавартай байсан. Тэгээд энэ даалгаврыг хамгийн амжилттай гүйцэтгэсэн баг бас манайх байгаасай гэж хүсэж байна. Тэгээд гема салоныхандаа баярлалаа. Мейкап артист Чимжидээ баярлалаа. Мастер усчин гемагчтай баярлалаа гэж хэлье. За тэгэхээр ингээд бүх юм маань гадаад төрх маань бэлэн боллоо. Одоо тайз руугаа явах гэж байна. Тэгээд энэ шатанд болохоор продюсер Намжин маань ажилласан байгаа. Намжинтэйгээ хамтарч ажиллахад маш таатай байсан. Тэгээ миний дуулах дуу бол урлагийн гавь сэтгэлтэн Долгийнхаа маань аялгау цаг жамбал жамцсан гэдэг хүний шүлэг цаг гэдэг дуу. Наги тайсан дээр уулзъя. But we gotta move on. butterfly.
can't help but think of what we shared. Oh, my baby love, you should know I truly care. 'Cause this pain in my heart won't fade away. Yeah. Looking back on the times that we spent together, thinking on those moments, keep it in my heart forever. Oh, my baby love, fate has played a cruel game. I can't help but think of what we shared. Oh, my baby love, you should know I truly cared. 'Cause this pain in my heart won't fade away. I wish we could both go to the same destination, but we gotta move on. 'Cause the path we're on is not the same. Oh, my baby love, fate has played a cruel game. I can't help but think of what we shared. Oh, my baby love, fate has known I truly care. 'Cause this pain in my heart won't fade away. Oh, my baby love, fate has played a cruel game. I can't help but think of what we shared. Oh, my baby love, you should know I truly care. 'Cause this pain in my heart won't fade away. I wish we could both go to the same destination. I wish we could both go to the same destination. Так, Сага. Вы мне очень понравились. Великолепно просто. Та бол надад их таалагдлаа. Гайхамшигтай. Ну, тут я узнал, что это песня Лагиона. Но вообще сама песня очень удачная, хорошая. Несмотря на то, что мы дружим, я эту песню слышу впервые. Вот. Энэ дуу бол өөрөө дуу нэхгүй дуу байна. Би энэ дууг анхны удаа сонсч байна. Она для вас. Мне кажется, что эта песня для вас. Вы великолепно чувствуете ее с улыбкой. Энэ дуу бол яг танд зориулагдсан дуу байна. Та бол энэ дууг айгүй сайн мэдэрч байна. Инээмсэгэлтэй дуулж байна. Мне кажется, что эта песня вам тоже нравится. Надад бол энэ дуу бол танд өөрт чинь бас их таалагдж байгаа болов уу гэж би бодож байна. Вот я не знаю, что поставить. Хочется 5 поставить. Би одоо хэдэн дүн тавихыг мэдэхгүй байна. 5-ыг тавьмаар байдаг. Наверное, 5. Ер нь 5 юм байна да. За манай хэсэг жаргал бол ер нь их эрч хүчтэй өсч яваа дуучин. Дашрамт хэлэхэд сая өнгөрсөн 15 онд бол одоо ямар их амжилт гаргасан. Би он гарангууд сонслоо энэ тухай дууллаа. Ер нь бол баяр хүргэе гэж бодож байна. Тэгээ энэ юг далимд болоод. Тэгээд ер нь бол манай хэсгээд бол гоё юмнууд их байдаг. За энэ дууны хувьд бол
Миний хувьд бол чамд бол жоохон дордч хагас тон дээшээ байсан бол өшөө гоё болох байсан болов уу гэж би сонсч байна. За миний хувьд бол би 4 оноо өгье гэж бодлоо. Би бол тэр хар үстэй тэгээд энэ ихэн хишиг жаргал их уурт гоё хүзүүтг юм байна лээ. Тий. Тайзан дээр ингэж дуулж байгаа, бүжиглж байгаа хүнд бол бүх гоё юм ер нь бол аль болохоор л үзүүлэх хэрэгтэй л байх гэж би бодд юм л та тий. Тэгээд бас дуулж явахдаа одоо давуу тал дээр үг мөгөө хэлж явахдаа нэг акцент юм уу юу идрээс айхгүй хэлж байгаа гэдэг нь бол их таалагдж байна бас тий. Ер нь нэг тийм комплексгүй дуулж байгаа юм шиг л байна. Тэр бол би бол их дэмжиж байна л та тий. Би бол илүү тавруул хандж байна. За хоёр үргээ. Тэнцэг ба 5 өгч байна. За ингээд дөнгөж сая 3 дугаар шатныхаа шалгуултаас гарч ирлээ. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Яг хоо жоохон өнгө маань жоохон дорцсон юм шиг санагдсан юм шиг байлээ. Гэтэ надаа бас гоё гайхалтай гоё байсан. Тэгээд бас манай энэ удаагийн төслийн хамт оролцож байгаа оролцогчд маань ч гэсэн энэ 3 дугаар шатн дээр бүгд жигдэх маш гайхалтай сайн байлаа гэж бодож байна. Бид 3 дугаар шатндаа болохоор би дуучин Наминжин, шүүгч продюсер Наминжинтэйгээ хамтарч ажилласан. Тэгээд маш гоё гар нийлж хамт ажиллахад дурамтай их гоё байсан. Тэгээд сайхан найзууд болсон. Удахгүй ингээд хамгийн сүүлийн шат буюу тайлан тоглолт, гала тоглолт болох гэж байгаа. Тэгээд бүх зүйл сонголтын дээр явагдчих учраас суглаанда гайгүй гоё дуу таараасаа бүгд гоё дуултаа. Гэхдээ надад тохирсон гоё дуугаасаа гэж хүсэж байна. Тэгээд удахгүй гала тоглолтын дээр За үнэхээр гайхалтай бүсгүй болсон байна те. Тийм маш эмхтэлэг би баг уука юу гэж андуурхаар л ус тасалт бол миний маш их таалагдчихэв. Маш урт дээрээс нь гоё блонд болсон байна. Гоё харагдчихэв. Бас үнэхээр сайхан урт цагаахан гоё хар цэцэгтэй гоё палажиг бас өмсөж өгсөн нь илүү өсөн дээр нь зохицол болж үзэсгэлэнтэй харагдуулсан юм болов уу гэж бодлоо те. Тийм дуулалтын үед манай Наминжин маань бас ажиллаад бас тэмцээн шат ахих тусан сайжирч байгаа бас дуулахын таатай. За тэгэхээр дөнгөж сая бол хишиг жаргалын хувьд бол хөгжмөсгөл Долгион ахын маань манай одоо бас продюсер Долгион ахын маань цаг гэдэг сайхан уран бүтээлийг урд нь сэрчмаа дуулдаг байсан. Энэхүү сайхан уран бүтээлийг дуулсан. Тэгэхээр таалагдлаа. За харин дараагийн оролцогч бол Мишель байна тий. Мишелийг үзэгчтэй бас үзүүлье. Хоёулаа ч гэсэн өөртөө асууя. Yeah, she was the girl that was meant for me. She never thought this was just a daydreaming. There must be something that you want me to know. За Мишель гэж гарлагдлаа. Тэгээд Hey, I'll fall in love 'cause you're so fine. No, 'cause you speak to me with those words. За 3 дугаар шатндаас сугалсан дуу маань Алтай авчираа гэдэг дуугаа дээрвийн сайхан дуу. Тэгээд энэ дууны орчуулгыг болохоор дуучин Наминжин хийсэн байгаа. Дууны аранжуух дээр бол ярилцж хагаад ерөнхийдөө хөнгөн маягийн бага хөгжмийн зэвсэг оруулаад цөөхөн тэгээд гитартай ерөнхийдөө явчих гэж бодоод аранжуух хийлгсэн, зориулахаар хийлгсэн. Сэтгэл маш хүрсэн гоё аранжуух болсон байгаа. Тэгээ мэдээж нэг хоолойныхоо танаа лист тохируулаад өөртөөхөө сажигтай өнгийг гаргахын тулд бас дууны одоо танаа листийг бол баг зэрэг өөрчлөлтсөн. Тэгээд бос шатнуудаас шалгаатай бас давуу тал нь юу гэхээр мэдээж шүүгчд маань бас оролцогчтой хувааж аваад тэгээд одоо бэлдэж байгаа. Тэгээд дуунууд нь одоо зөвлөгөө өгөөд яаж дуулах арга байлаасан заагаад явж байгаа болохоор энэ тал дээр бол мэдээж бос шатнаас авал давуу байгаа. Тэгээд бид нар ямар дуугаа яаж дуулах вэ? Энэ дуун дээр яавал яг энэ дуугаа амьдуулж бас гоё хүргэж чадах вэ үзэгчтэй тайзан дээр яаж энэ дуугаа амьдуулж чадах вэ гэдэг дээр бол мэдээж маш том зөвлөгөө өгч байгаа учраас бүх оролцогчд маань мэдээж айгу юу байгаа амар байгаа. Тэгээд дээрэс нь бас их тустай байгаа гэж бодож байна. Тэгээд бүгдэнд амжилт хүсье.
golden pin is shining on your hair. Your playful locks are flowing in the wind. Oh, what I'd give to be with you. Hold me close and make my dream come true. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. Your face is lovely and your heart is kind. That's what makes you perfect in my mind. Stunning beauty fills the world with light. They all fall in love 'cause you're so fine. Oh, there must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. Oh, what I give to be with you. Hold me closer, make my dream come true. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. Eyes. Must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. Warm eyes, warm eyes. When you look deeply in my eyes, everything feels alright. За, Сага. Сначала, когда я слушал, мне не хватило полного голоса. Эхлээд сонсоход миний одоо бүтэн хоолой хүрэхгүй байсан. Но когда я стал прислушиваться к этой песне и к этой великолепной аранжировке, я понял, что, наверное, так и надо петь. Вы правильно. Энэ аранжировк, энэ найруулга, энэ дуулалтыг сонсоод би сүүлд нь юу гэж ойлгосон гэхээр ингэж л дуулах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Мне понравилось, потому что вы очень бережно относитесь к материалу. Очень бережно. Нод их таавал их хянамга их тийм одоо сэтгэлээр хандж байна энэ дуун. И, конечно, я эту песню раньше слышал и был удивлен аранжировкой. Великолепно. Би энэ дууг урд нь сонсч байсан. Тэгээд аранжировк найруулгын сонсоод надад бол үнэхээр гайхшрал төрүүллээ. Ну, что сказать, здорово, здорово. Я бы поставил бы
5 с небольшим минусом, но минусы запрещены, значит 5. Би бол 5 хасах тавих байсан гэхдээ 5 хасах гэж байхгүй чинь 5-ыг тавья. За Мишель гэж манай одоо Universe Best Songs-оос хойш ингээд тууштай явж байгаа. Тийм өсч яваа дуучин. За надад бол энэ аранжировк нь хэнийх юм найруулга нь. За манай оргил энэ дашрамд оргилдоо мен төргий баяр хүргэе. Нэг Сэм Смит маягийн юм дургаж штэ ер нь. Над их таалагдлаа энэ найруулга. За Мишелийн хувьд бол зүгээр би ингээд бүх юм сайхан. Нэг л жоохон хасах юу нэртэй жоохон тийм өтгөн жоохон бүрэг тийм одоо өтгөн гэж ярьдаг штэ. Ийм жоохон мантад нэг тийм тод биш дуулж байна. Энэ саяны тохиол. Ерөнхийдөө чамд бол энэ дуу зогч байна. Тийм учраас би бол нэг юм жижигхэн хасах гэд 4 гэж үнэлж байна. Би энэ дуу ихтлэр нь тэр аранжировка гэдэг юм ихтлэр нь би нэг миний хайрт Гилберт О'Салливаны дуулах гэж байгаа мó гэж бодсон л да. Тэгээд дараа нь нөгөө нэг миний бас мэддэг дуртай дуу дуулж эхэлж. Тэнцэнгуй ямар гоё дуучны нэр хэлээд болов. Салливан нэтргээд гоё юу гэсэтрэж ах чинь. Тэгээд дээрэс нь энэ сая англиар миний бас их дуртай дуу дуулж илээ. Тэгээд энэ өөрөө чинь дуулж байгаа тэр хоолойч бас их тийм нэг юм дотн маягийн тий. Тэр их гайгүй сонсогдсон бай тий. Жохон хэд удаа нэг хоолойд ч нэг тийм детонац гарсан тий. Жохон нэг за хагас тоон гэж хэлэхэд хэцүү гэхдээ жохон тийм нэг фейк тий дуу гаргасан. За тэр бол нэг бас жохон сандар санаа зовж байгаа бах тий. Гэхдээ нэгэнд гарсан бол тэгэл гаргал хэрэгтэй. Бас нэг жохон хэцүү юм нь бол энэ playback энэ аранжировка дэндүү чанга байсан. Энийг ер нь бас нэг ресторан тэгдэг шүү дээ. Ресторанд нэг чанга оркестр тоглолт тэгээ дуучин юу дуулчин сонсогддог. Нэг жоохон тиймэрхүү тал гарсан. Ерөнхийдөө бол надад таалагдж тэгээд би 4 тавьчих маа. За 3 дугаар шатанда ороод гараад ирлээ. Алтай авч ярддаг сонгон сугалж дууссан байгаа. Тэгээд мэдээж орчуулгын хувьд дээр бол ярилцлагаа сайн болсон. Номжин шүүж орчуулсан байгаа. Тэгээд аранжировкийн хувьд гэх юм бол оргил ах хийсэн байгаа. Тэгээд аранжировк бол их гоё болсон, хөрөмж шийдэлтэй. Энэ дууг арай илүү жоохон бас нэг өөр өнцгөөс нь харуулах гэж бас зорж хийсэн тийм аранжировк болсон гэж ойлгож байгаа. Тэгээд дуулалтын хувьд гэх юм бол бас яг өөрийнхөө сансан хэмжээнд дуулж чадсангүй. Гэхдээ сайн аранжировк, сайн орчуулгын хүчээр гэдэг ч юм уу ерөнхийдөө бас гайгүй оноо авч чадлаа. Сэтгэл бас хангалуун байна. За энэхүү тэмцээн уралдаан маань Монгол дуу дэлхийд гэсэн нэртэй байгаа. Тэгээд энэ ямар утга учиртай вэ гэхээр Монгол сайхан аялгауг гадаад хэл дээр хөрвүүлээд гадаад хүмүүс гадныхан яаж сонсох вэ? Яаж энэ дуу хүлээж авах вэ гэдгийг бол одоо харуулах гэсэн, таниулах гэсэн ийм зорилготой учиртай гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ сайхан дуунууд маань өөрсдөө хичнээн сайхан сэтгэл төрсэн сайхан Монгол аялгау дуунууд байдаг үлээ. Тэгэхээр энэ дуунууд маань англи хэл дээр орчуулад яхаар одоо гадныхын хүртэл ойлгомжтой сонсоход бас ойлгомжтой. Монгол аялгауг ийм гоёор, ийм одоо урнаар сайхан ойлгуулж одоо хүзэгчд гадных нь хүргэж чадах тийм боломжтой юм байна гэдгийг харуулахыг зорьсон энэ тэмцээн байгаа. Тэгэхээр энэ тэмцээнд бас оролцоод ингээд явж байгаадаа бас түлэх баяртай байгаа. За Мишель бол хязгаанил бас шүүгчдээс өндөр үнэлгээ авдаг. Ер нь бол сайн оролцогчтой нэг байгаа тийм. Тэгээд манай зарим оролцогч маань тэмцээн оролтонд өмнө оролцож исэн туршлагатай учраас бас тэрийгэ баталж харуулж чадчихна. Дараагийн хамтлаг болохоор Edelweiss бас Нэмэнжингийн сонгож авсан 3 дахь хамтлаг. Тэгээд Edelweiss охтод ямар стилийн мужийг бүрдүүлж ямар дуу сонгож авсан бүгдээр хамтдаас үздэгэ. I look into your eyes. You're stubborn and double.
Promising happiness of true love. За манай хамтлаг анхны хайр гэдэг дуу суулсан байгаа. Тэгээд номжин багш нэрээ хэллэг, дуулалт, тэгээд тайзан дээр хэрхэн бие авч явах, тэгээд нүүрний хувирал гэд маш олон зүйл дээр бэлтгэл хийсэн. За бид нэр хөгжмийнхөө хувьд ямар ч санаа зовох зүйл байгаа. Яагаад тэгэхээр оргил ах бид нарт аюул олон зүйл зааж зөвлөж байгаа болохоор манай бэлтгэл аюул сайн явагдаж байгаа. Тэгээд бусад орох хэлцэгчтэй амжилт хүсье. Бусад оролцогчтой амжилт хүсье. Амжилт. За манай хэлний саналан маань гяма салон дээр сайхан яг мейкап засал гэдэг бүх зүйлтэй хэлхтэй бэлэн сууж байна. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд анхны хайр гэдэг дуу дээр суулсан. Тэгээд анхны хайр маань 70-80 оны дуу болохоор өдрийн стил имиж эмэр дуу байлаа. За тэгээд одоо хугацаа өмсөд тайзан дээр гарвал одоо бид хэд ингээд ер нь боллоо гэж хэлж чинь тэгээд тайзнаас уулзцгаая. Like a young deer in the wild, happy and free, just like a child. But then I saw the
Зяк Эдельвайс. За манай энэ охтод бол амьдаар тоглодог хамтлаг. Ерөнхийдөө бол өнөөдөр бол хөөрхөн байна. За тоглолт бол хөөрхөн байна. За дуулалт бол нотой гэж ярьдаг шүү дээ. За би бол ингэж бодож байна. Та нарын стил имиж бол одоо асар сайн хийсэн байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл нөгөө нэг эн чинь манай энэ тэмцээч бас нэг мастеруудын хооронд оролдоод байгаа шүү дээ. Өнгө төрх үзэмж янзлах энэ тал дээр бол үнэхээр сайн янзлсан байна та нарыг. Ийм учраас би 3 биш нэгийг нэмээд 4-ийг одоо оноо өгч байна. Сага. Все хорошо, но у меня есть несколько к вам претензий. За бүх юм дажгүй гэхдээ нэг юм асуудлууд байна. Значит, есть такое золотое правило сечения в искусстве. Нэг юм урлагт юм алтан дүрэн байдаг. Начинается как бы издалека, и где-то 70% от начала должна быть такая кульминация, и потом оставшиеся 30%. Алсаас эхлээд ингээд 70% дээшлээд тэгээд аажуу. И вот на этой кульминации вас не было. Энэ оргил үе та нарт байсангүй, оргил мөч. У вас все куплеты звучат на одинаковой громкости. Та нарын бүх бадаг нэг л төвшөнд дуурж байна. Наверное, вы с годами поймете и будете соблюдать это правило. Цаг хугацаа өнгөрөх хэрээр та бүхэн энэ дүрмийг бол ойлгох болов гэж бодож байна. Нюанс гэсэн үг шүү дээ. Да, потому что чтобы идти дальше, это нужно обязательно. Иначе вы останетесь на одном уровне. Цаашаа явахын тулд, амжилттай явахын тулд энийг бодолцдог байх хэрэгтэй. Тэгэхгүй бол та нар нэг төвшин дээр л үлдэнэ. Ну, наверное, вам еще мало лет, поэтому вам это простительно, но у вас еще большое будущее впереди. Та нар балчир байна. Тийм учраас та нарыг өршөөж болно. Та бүхний бүх ирээдүйд байна. У меня к вам просьба: не пойте одинаково куплеты, пойте по-разному. Та нар дуулахдаа бити нэгэн жигд дуулаа. Это будет более высокий уровень. Тэгсэн цагт та нар бол арай илүү төвшөнд очно гэсэн үг. Я вам поставлю 4. Би та нар 4-ийн дүн тавьж байна. Тэнцэнгой. Тий, одоо хэн ер нь бол манай долгион саагаагаа ер нь бол миний хэлчихсэн юм хэллээ л дээ ер нь тий. Та нар одоо бол ийм сайхан дөрвөн сайхан Edelweiss багтууд тий. Та нар бол олцоо одоо нэг имижээрээ залуунаас ийм хөөрхөн гоё гэдгээрээ ялаад байгаа тий. Тэр нь их тийм сайн тийм долгионоор явж байгаа. Тэгтээ энэ нэрээ үнэхээр тэр дуунд илүү нэг ирч хүч юм уу, илүү жоохон профи тэрийг аянда та нар тэрийг ороод ирнэ. Та нар тэрийг дуулдаг энэ тэнд тийм юу яадаг концерт дээр оролцдог байх тий. Тэгэхээр бол аянда тэр бол орж ирнэ. Тэгтээ бас жоохон ажиллах хэрэгтэй байх. Тий. Би бол дөрөв гэж бодож байна л да. За баярлалаа. Өгтөдөө. Тий. 3 дугаар шатаа даваад гараад ирлээ. Тэгээд шүүгчтэй маш хүнтэй зөвлөгөө өгсөнд баярлаа гэж хэлмээрэн цаашдаа энэ зөвлөгөөг нь улам хэрэгжүүлээд улам сайн болохын төлөө явах болно гэж хэлмээр байна. Тэгээд бидний хувьд энэ тэмцээн тэр бүрдээ маш их гоё туршлага болж өглөө. Тэгээд зөндөө олон олонний танил их чахнараас зөвлөгөө аваад айгүй олон зүйлийг мэдэж авсан. За тэгээд одоо 4-р шат буюу гала тоглолт дээр би тэгэхэд шат болгоны одоо үнэтэй зөвлөгөөнүүдээ хэрэгжүүлээд тэгээд маш тийм ухаарл авсан. Тэгээд тэрийг хэрэгжүүлээд сайн оролцсноо гэж бодож байна. Баярлалаа. За тэгэхээр миний бие намжин Монгол дуу дэлхийд тэмцээнийхэн 3 дугаар шатанд зориулж Монголынхаа сайхан ялгуунуудыг англи хэл рүү одоо англи үгтэй болгож орчуулах үүрэг даалгаврыг хүлээж авсан. Тэгээд 10 дууг англи хэл рүү орчуулад тэгээд оролцогч төс бүрт хуваарлж өгсөн. Мөн
3 дугаар шатанд зориулаад шүүгч 3 шүүгч маань дор 3 хүүхэд 3 оролцогч уран бүтээлчдийг сонгож авсан. Тэгээд сонгож авсан хүүхэд гिचлээ эхний оролцогч мөрөглөө Edelweiss гэдэг 16 настай бяцхан авьяаслаг хөгжимчд охтууд байсан. Тэр охтууд маань үнэхээр чин сэтгэлээсээ маш их хөдөлмөрлж сайхан одоо тоглолтыг 3 дугаар шатанд үзүүлсэн. Тэгээд аль болохоор одоо суулж авсан одоо оролцогч хишгээ тэгээд Edelweiss хамтлагийн 4 охтуудтай хамгийн гол нь хиллэг мөн тайзан дээр хэрхэн одоо чөлөөтэй байх, айц сандрах байх гэдэг тал дээр бас нэлээд зөвлөгөө өгсөн. Мөн Гима салон гэдэг газар одоо охтуудыг манд дэмжиж гайхалтай одоо өсийг үнэхээр 3 дугаар шатанд зориулж үнэхээр одоо эрс өөрчлөлт гаргаж өгсөн. Тэгээд Гима салоныхын энэ ташуунд баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь бол хүүхдүүд оролцогчдынхаа тэр дуулах уран чадвар тэр талаар бол маш их бахархаж байна. Өмнөх шатнасаа ихэж гаргасан ялангуяа оролцогч хишгээ маань болохоор маш хиллэг тал дээр маш их одоо хөдөлмөрлсөний эцэст бол маш цэвэрхэн хиллэгтэй их өндөр оноо сайн шүүгчдээс хүнлэгээ авсан. Мишель бол үнэхээр гайхалтай тийм сүнс сэтгэлээсээ дуулдаг тийм дуучин. Тэгээд тэр дууг бол үнэхээр миний сэтгэл бас хүргэж дуулж чадсан. Тэгэхээр цаашдынх нь уран бүтээлд одоо цаашдынх нь энэ хөгжмийн ертөнцид одоо хүл тавьж буй энэ аян замд нь сайн сайхан бүхнийг хүсээрээ. За хамгийн бяцхан амьд хөгжмийн хамтлаг Edelweiss үнэхээр гайхалтай харагдаж байна надад л. So cute-тэй тэгээд бүгдээрээ юм цагаан цай урагцсан юмс. Яг нэг Япон солонгос охтуудын хамтлаг шиг харагдаж чадлаа. Тэгээд нөгөө дуу нь хуучны сайхан хит дуу учраас тэр үеийнхээ стил рүү бас их дуунда тохирч ойртсон байна л да. 70 80-аад оны нэг стил имижийг нөхөрхөн бүгдээрээ нэг толгойдоо юм альчуур зүцгээсэн бас хөөрхөн харагдаж байна те. Маш их дүүтэй охтууд. Тэгэд манай тэмцээний дуунууд манай өөрсдөө яг алт үеийн дунд үеийн бас маш гоё айлгуутай дуунууд учраас яач дуулсан бүр ингээд цаанаа л нэг гоё ахмаа те. Одоо шамд айлгтаад байдаг дуунууд учраас гоёлаа. За тэгэхээр одоо дараагийн нэг сюрпризээ задлнаа. Учир нь манай шат болгонд гадаад уран бүтээлчид Монгол дууг англиар бас дуулж сонирхуулдаг байгаа те. Тэ урилгаар оролцож одоо гадаад хүмүүс англи дуу дуулдаг. Одоо энэ удаа болохоор дуулахгүй гэж яах вэ? Өмнө нь бол монгол дууг англиар гадаад хүмүүс хэрхэн дуулдгийг бас сонирхуулж байсан бол одоо энэ удаа хөгжмийн хэлийг төлөвлөх гэдэг юм л да. За энэ юу вэ гэхээр монгол сайхан аяыг гадаад хүн тоглоно гэж. Яг хаанах хүн бэ? Тэрийг сайн танилцуулах. Тий, танилцуулна. Энэ бол олон улсын тэмцээний шагналт Александр Сага гэж одоо хүн байгаа. Алдарт гитарч хүн байгаа тий. Тэгэхээр одоо бас бүгдээрээ Сагагийн тоглосон аялгауг хамтдаа хүлээж авч үзье.
сонслоо тий. Алдарч болонгой зохиол. Бас өрмөц сонсогдд юм байна. Манай монголчууд манай өөрсдөө яагаад ч ингэж тоглож болохгүй гэдэг бодол орж ирлээ тий. За тэгээд тэмцээнд маань урилгаар бас дэлхийн дэлхийн данстай одоо гэж хэлж болохоор олон улсын тэмцээний шагналд Александр Сага ах маань тоглож өгсөн маш баярлалаа гэж хэлмээр байна. За харин өнөөдрийнхэн дугаарыг жаргах цаг ирсэн байна. Маргааш нэг шүүгчийн маань 3 оролцогч үлдсэн. Энэ ямар шүүгч лээ? Ангирма продюсер Ангирма ах шиг маань сугалж авсан 3 оролцогч байгаа. Мэдээж Justice Daily Image дуулалт бүх тал дээр нь продюсерийн зүгээс ажилласан байгаа. Тэгэхээр энийг бас нэм гарагийн орой бүгд хамтдаа үзье. Тэгээд дээрээс нь маань нэвтрүүлэг болохоор 5 хагасан бүтцээний орой болох нь гарч байгаа. Тэгэхээр дараа 7 өдрийн бас 5 хагасан бүтцээнд гарна. За тэгвэл бүгд хамтдаа маргаашийн дугаар хүртэл түр баяртай гэж хэлье. Түр баяртай үзэгчтэй. Together day